Мэргэжлийн ялалтын ерөнхий газрын улсын байцаагч нар хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлгүүд, хавдар судлалын үндэсний төв болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 5 эмнэлгүүдийн хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв байгаа эсэх болон даралтад самны угсралт ашиглалт аюулгүй ажиллагааг шалгасан байна. Тодруулан хэлэхэд эдгээр 5 эмнэлгийн цусны даралт хэмждэг багаж болон бүхий л жинлүүр мөн амьсгалын аппарат нь эвдэрсэн, ашиглалт нь дууссан мөн баталгаажаагүй, огт ажилтгүй зэрэг доцтой зөрчлүүд бүгдэнд нь илэрсэн байна. За гол илэрч байгаа зөрчлүүд нь юу гэхээр ерөөсөн эмнэлгүүдэд ашиглаж байгаа одоо жин хэмжүүр баталгаагүй байх жишээ эвдэрхий байна. За цусны даралтын аппаратыг баталгаажуулалтанд огт хамруулдаггүй юм байна. За үүнтэй уялдуулаад одоо хүний амьсгалын одоо кислородын хэмжих хэрэгсэл баталгаагүй эвдэрсэн байх жишээтэй байгаа. За жишээлбэл ерөөсөө их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, хавдар судлалын үндэсний төв, цусны даралтын аппаратууд болсон баталгаажуулалтанд огт хамруулаагүй байх жишээтэй. Одоо жишээлбэл баталгаагүй даралтын аппаратаар хүнийг доншилж гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт юу гэхээр энэ жингүүд бол баталгаагүй байна. За энэ их хүүхдийн эрүүл мэндийн төвдөр илэрч байна. За нэгдүгээр эмнэлэг дээр гэхэд чинь мөн одоо бүрний засгийн жингүүд эвдэрхий байх жишээтэй. Хүмүүс их жин гэхэр нэх ойлгодгүй юм. Хамгийн гол нь өвчтөе хүнийг хамгийн түрүүнд жигэнтэй юм чинь жингээс уйлдаад хүний одоо им тарианы дооцыг тунг тохируулж авах жишээтэй. Одоо цусны даралтын аппаратыг гэдэг чинь хамгийн түрүүнд даралтын үзэн шүү дээ. Тэгэхэд нөгөө аппарат маань эвдэрсэн тий буруу цаалттай баталгаагүй энэ асуудал бол нэлээд илэрч байгаа юм л да. Эмнэлгүүдэд ашиглаж байгаа хүчил төрөгчийн даралтны савыг тусдаа байранд хадгалах хэрэгтэй байдаг боловч улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг болон хавдар судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 5 эмнэлэг нь бүхий л хүчил төрөгчийн даралтны саваа баталгаажуулаагүй, мөн чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөл буюу барилгынхаа зойрын давхар хадгалж байсан өндөр эрсдэл дагуулж байгаа албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангаагүй хугацаанд дууссан баталгаажуулаагүй хүчил төрөгчийн даралтны савыг барилгын зойрын хэсэгт буюу эмнэлгийн подвалд хадгалснаар хизээ мөдгөө дэлбэрч болох эрсдэлтэй юм байна. Ер нь эмнэлгүүдэд бол зөрчлүүд бол их нийтлэг илэрч байна л да, бүгдээ ижил төвшөнд байна. За үүн дотроос ноцтой зөрчлүүдийг дурдах юм бол тухайн эмнэлгийн суурийн давхарт хүчил төрөгчийн хийм боллооныг одоо олноор байршуулж хадгалсан зөрчил байж байна. За мөн тухайн одоо хүчил төрөгчийн хийн одоо шугам шүлжээ системийг бол ашиглалтын үед үзлэг үйлчлэгийг хийдэггүй зэрэг зөрчлүүд байж байна. За мөн энэ асуудлаа хариуцсан мэргэжлийн инженер техникийн ажилтнгүй гэх мэт ийм зөрчлүүд дийлэх нийтлэг илэрч байна л да. За үүнээс гадна яг боллоон дээр ярих юм бол тухайн боллооныг одоо шаардлага хангахгүй байр талбайд хадгалсан, ашигласан. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо өндөр даралтын одоо хийтэй боллооныг одоо халах хэрэгсэлтэй хит ойр байрлуулсан. За мөн нарны шууд тусгалд байрлуулсан. За насос компрессортой хамт нэг өрөөнд нэг дор байрлуулсан гэх мэт. За мөн боллооных нь хувьд ярих юм бол тухайн боллооных нь насжилтын хугацаа дууссан байж байгаа. За мөн техникийн магадлалын хугацаа дууссан ийм боллоонуудыг одоо ашиглаж байгаа зөрчлүүд маш их нийтлэг гарч байна. 5 эмнэлэгт ерөнхийдөө энэ зөрчлүүд ерөнхийдөө бүгдэнд нь илэрсэн гэж байна. Бүгдэнд нийтлэг илэрч байна. Эдгээр ноцтой зөрчлүүд илэрсэн учраас мэргэжлийн ялалтын ерөнхий газрын улсын байцаагчид дээрх 5 эмнэлэгт хугацаат албан шаардлага хүргүүлж мөнгөнд оргуул оногдуулсан байна.